MJL гэдэг холбоо бол яг Монгол улс даяар үндэсний одоо хэмжээний сүлжээ бизнес болоод ингээд өргөжөд явж байгаа. Сүлжээ гэхээр хүмүүс ингээд маш хүн дээр хүлээж аваад байдаг бол бидний хувьд бол одоо зохион байгуулалтанд ороод одоогоор 3,000 үйлчилгээний бизнесүүд өөрсдийн брендингүүдийг үүсгэж явж байгаа. Жишээлх юм бол бид нар CUJ-с 25-та өрсөлдөх одоо яг юм Монголын дотоодын MJL гэсэн одоо сүлжээ дэлгүүрүүд үүсгэж явж байгаа. Энэ одоо гол онцлог нь юу байгаа вэ гэхээр дэлгүүрийн эзэдүүд 100% өөрсдөө ашиг авдаг. Энэ системийг бид нар ингээд хийгээд явж байгаа. Тэгэхээр брендингийг бид нар хийж өгөөд брендингээ бид нартай гэр байгуулад авч байгаа хүмүүс нь ямар нэгэн төлбөр хэмжүүлэхгүйгээр энэ брендээ аваад явдаг. Энэ одоо брендингийг бид нар хөгжүүлж байгаа. За энэний гол зорилго бол ерөөсөө л Монгол даяараа бид нар жижиг дунд бизнес эрхлэгчид нэгдмэл зохион байгуулалтанд ороод өөрсдийн өртөг зардлыг бууруулъя, логистик системийг хөгжүүлээ, ахаад өөрсдийнхөө өрсөлдөх чадварыг сайжруулах энэ зорилгын хүрээнд энэ ажлууд хийгдэж байгаа. Одоо яг өнөөдөр жишээ нь энд уулзалт болж байна. Аялал жуулчлал, за ресторан, цайны газар ч гэдэг юм ингээд бас үйлчлэх, зочлох үйлчлэгээний салбарын энэ одоо бизнесүүд дээр бас л адилхан брендингүүдийг бид нар үүсгэж явж байгаа. Жишээ нь одоо цайны газрууд, ресторанууд дээр бид нар эхний ээлжинд үүсгэж байгаа 3 брэнд үүсгэж явж байгаа. Нэг нь бол жишээ нь KFC, Pizza Hut, Burger King гэдэг юм түргэн хоолны салбарынхан нэг брэнд үүсгэж байгаа. За ахаад Монгол хоолны бас нэг брендийг үүсгэж байгаа. Хятад солонгос хоолны бас брендийг үүсгэж байгаа. Тэгэхээр энэ брендийн нэр болоод энэ брендийн системийг одоо тархины бизнес эрхлэгчид аваад ямар нэгэн төлбөр одоо хураамжгүйгээр аваад шууд ашиглаад өөрийнхөө бизнесийг орчин үеийн дэлхийдээ өрсөлдөх ийм бизнес модель болгоод ашиглаад явах энэ боломжуудыг бид нар хангаж өгөөд ингэж явж байгаа ийм одоо холбоо. Тэгээд бидний энэ холбоо бол үүсгэхдээ зүгээр л одоо бизнес эрхэлдэг залуучууд хоорондоо яаж одоо жоох өсч хөгжих үү гэдэг тухай ярьж уулзаж ингэж одоо клуб хэлбэртэй явж байгаад одоо бол өргөжөөд холбоо болоод өргөцсөн байна. Одоогоор бид нар нэг ийм 3,000 гаруй үйлчлэгээний байгууллагууд бид нартай нэгдсэн ингээ нэг зохион байгуулалтанд орсон явж байна. Энэ жилдээ бид нар 10,000 бизнес эрхлэгч нэгдээд дунджаар нэг 500,000 гаруй одоо тогтмол хэрэглэгчтэй болох ийм том одоо бизнесийн сүлжээ болоод ингээд өргөжөөд явах ийм төлөвлөгөөтэй ажиллаад явж байгаа ийм том холбоо байгаа. Тэгээд энэ холбоо бол зөвхөн өөрсдийнхөө холбооны гишүүн болон бидний одоо энэ үзэл санааг дэмжиж байгаа мөнгөө Монголдо бол яа гэдэг энэ үзэл санааг ойлгож байгаа энэ бүх хүмүүст энэ бүх бизнес эрхлэгчдэд зориулагдсан одоо өөрсдөө сайн дураараа энэ модельүүдийг хөгжүүлж байгаа ийм одоо бизнес эрхлэгчид байгаа. Энэ бол ганцхан одоо бизнес эрхлэгчид одоо хөгжөөд сураад өөрөө бизнесээ заавал зогсож удирддаг биш. Бизнес нь өөрөө эзэн байхгүй байсан ч бизнес нь өөрөө ингээд хөгжөөд өсгөө явж байгаа энэ модельүүдийг бид нар бизнес эрхлэгчидтэй зааж сургаж чиглүүлж ийм одоо загвартай болгоод ингээд ажиллаад явж байгаа ийм том ажлууд явж байгаа. Энэний ард бид нар одоо яриад байдаг нөгөө хүнсний аюулгүй байдал ахаад нөгөө хэрэглэгчийн сэтгэл зүйгээр ингээд маш олон зүйлүүдийг бизнес эрхлэгчдийн сэтгэл зүйгээд олон асуудлуудыг хамарсан маш өргөн үрээтэй ажлууд давхар хийгдэж явж байгаа. Энэ одоогийн байдлаар бид нараар дамжаад буюу 3,000 одоо бизнес эрхлэгч дэлгүүрүүдээр дамжаад одоо ардаас нь үйлдвэрлэгчид нар бид нар одоо бол энэ бараануудыг нь борлуулж өгдөг энэ системийг үүсгэж байгаа. Хамгийн гол анхаарах одоо юу гэдгийг тархинчуудад зориулаад хэлэх зүйл маань юу байгаа вэ гэхээр тархинд үйлдвэрлэсэн барааг бид нар тархинд байгаа дэлгүүрүүдэд бусад 21 аймагт үйлдвэрлэсэн бараануудыг хүргэж өгдөг. Тархинд үйлдвэрлэсэн бараануудыг логистикоор дамжуулаад буцаагаад бусад одоо аймагуудад байгаа энэ MJL-ийн сүлжээ дэлгүүр, сүлжээ одоо цайны газар ресторануудаар дамжуулаад борлуулдаг энэ том урсгал үүсэж байгаа. Явандаа бид нар гаднаас орж ирдэг одоо дундын одоо гэдэг юм уу маш олон одоо бизнес одоо гадны хөрөнгө оруулалттай компаниудыг бас ингээд одоо үйл ажиллагааны одоо чиглэлүүдээс нь бас нэг өөрсдөө зохион байгуулалтанд орж иж тэр зах зээлүүдэд буцааж авах энэ чиг хандлага руу явж байгаа гэж ойлгож байна.